Монгол Монгол гэж байсан ч юм уу, байгаа ч юм уу, байх ч юм уу гэж баруун нахын ярьдаг, ойлгодог. Баруун нахын ярьдаг, ойлгодог. Шадамгай нараж хилээгээд цаашаа өгсөн ражуудаа Oh baby, there ain't no mountain high enough, ain't no valley low enough, ain't no river wide enough to keep me getting to you, baby. Өнөөдөр хоёр инээшэд орсон. Эхний нь болохоор Nike-ийн шоуны шалгалтанд тэцээгүү. Тэгээ хоёр дахь нь болохоор бас нэг юун дуу бүжмэн. Би бай инээшэд ороод дахиад тэцээгүү. Тэгээ зүрээ. Аюу тэгтээ даачих юм. Өнөөдөр оройн шоу шахаад ич. Bye bye. Лаг ти дандаа яваа. За баяртай. За баяртай минь. За. За нөгөө талд ороод ирлээ. Гэрээ хойно үлдсэн. Сая жоохон уйлах гээд гэрээ бас уйлаад. Тэгээ энэ юм гой гой юмнууд идэв. Нөгөө автага зүг music festival явж исэн. Тэр нь болохоор Playtime гэдэг Монголын том хөгжмийн фестивал. Тэгээ тэр фестивалд яг автага ингээд алхаад явж исэн чинь миний зургийг ингээд дарсан. Тэгээ тэрийг би Facebook-оор олоод ингээд Facebook дээр шеэрлсэн чинь тэр ах намайг олоод сайн байна уу би ингээд зураг дартах хүн байгаамаа. Миний зурагт орох уу гэд тэр ахтай зүг хамгийн анх зураг авалтанд оролцчихсэн. Тэгээ тэр ахтай зүг зураг авалтанд оролцоо. Би ер нь яг модельээр ажиллах авьяастай байна гэдгийг мэдээ. Тэгээд ер нь модель хийж эхэлсэн дээ. Тэрээс бол ер нь фэшн дэлгэрч байгаа. Тийм Шанхайд бол аль хэдийн дэлгэрсэн хөгжиж байгаа гэж хэлж болох ба. Шанхайд ирсэндээ бол би юм баяртай байгаа. Гэхдээ би Шанхайд ирээд 2 жил болж байгаа. Тэгээд өнгөрсөн жил моделийн агентлагт орохоос өмнө их их ажилгүй яг өөр газар ирсэн тий танилын хүрээлэл байхгүй. Тэгээд шинэ газар ирсэн нэг тийм жоохон culture shock гэдэг шүү дээ. Культурны шок гэдэг шүү дээ. Амжилт нэвлээд тэгээд ер нь бол модель хийх бол амар хэцүү юм. Би онцлог шин тавтраад ер нь бол хүн болгон амар асуудалтай байгаа л да. Чи чадна? Индра. Чи чадна? Би үйлмэр санагтаад л да. Би үйлхгүй. За. Би хангалттай Монголын ерөөсөө ярьсан орж үзэж байгаагүй. Дандаа хүмүүс надтай холбогдоод энэ зураг авалт байна. Энэ орох уу гэж асуудаг байсан. Шахаад ирээл бага ярьсан орж амар идэв лээ. Яар олон мэдэл. Одоо жишээ Nike-ийн гэвэл 300-400 мэдээлэл ирнэ. Тэгээ 300-400 хүн дундаас ганц 2 хүн л. За хамгийн ихтэй нэг 10 хүн сонгоно. Өрсөлдөө амар ихтэй. Өнөөдрийн ярилцлага болохоор нэг одоо спортын зураг авалт, спортын тийм загварын шоу байсан болохоор би ерөөсөө тийм спортын хүн биш байхгүй. Тэгэхээр нэг юм сэтгэлээр унаагүй. Гэтэ би нэг юм спортын зурганд орсон шүү дээ. Би зураг авсан дээр жоохон инех дургу.
хаяа зураг авалт нэр нөгөө бренди хүмүүс нь энийгээрээ инээлдээ гэл. Тэгэл эхлээд хөөрхөн инээж байгаа сүултээ ингээд шал худлаа инээд болоо явчихна. Тэгэл би 6 настай хятад Монголын найрамдал гээд хятад хэл заадаг тийм сургуульд сурч исэн. Тэгээд төгсөөд Америк руу явах зорилготой байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай ээж болохоор чи ингээд Шанхай руу яваад сураа. Тэгээд Шанхайд ийм тэтгэлэг өндөр идэг. Тэгээд Шанхайд за явъя гэдэг. Тэгээд Шанхайд ирээд тэгээд миний сурж байгаа мэргэжил болохоор график дизайны мэргэжил байгаа. Тэгээд энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь болохоор би ер нь урлаг талдаа ер нь илүү сонирхолтой, арт, music энэ талдаа ер нь айгүй сонирхолтой. Мэргэжил график дизайн ер нь creativity буюу гоо сайхны мэдрэмж, бүтээлч чанар хэрэгтэй. Тэгээ одоо модель хийхэд бол жүжиглэх чадвар илүү чухал. Boy, you should know that I've got you on my mind, your secret admirer. I've been watching you. At night, I think of you. I want to be your lady, baby. Your game is on. Би саяхан нэг зураг авалт орсон байхгүй юу? Тэгсэн чинь ингээд чи Монгол юм уу? Ягаад ийм хятад хүн шиг царайтай байгаа юм бэ гэд. Тэгээ миний ингээд хацрыг ингээд улаан болгосноо. Одоо л Монгол хүн шиг харагдчих гээд. Тэгээд ер нь бол гадаад хүмүүс Монголыг ийм улаан хацартай ингээд том шанаатай тийм гэж боддгийм байлээ. Тийм. Би болохоор бас ингээд жоохон Монгол биш царайтай. Тийм. Гадаад агентлагт орох гэж хичээсэн. Тэгсэн чинь би өөрөө Аз царайтай болохоор жоохон ингээд түлхэгдээд. Би анх жоохон бахта ер нь ийм ногоо нүдтэй хүмүүс их байд юм болов уу гэж боддог байсан. Тэгээд ингээд томрох тусмаа бас цөөхөн байд юм байна гэд. Тэгээ хүмүүс ингээд ер нь миний нүдийг хараад өө ямар гоё нүдтэй юм бэ? Линз зүүцсэн юм уу гэд. Ер нь хамгийн анх моделийн фэшн индустрий бол одоо яг нэг л дүр төрхтэй байдаг байсан. Одоо жишээ нь гэвэл цагаан эрстэй, яг өндөр, гоё биетэй, хөөрхөн царайтай. Одоо болохоор Азууд, харууд тэгээд янз янзын үндэстэй хүмүүсийн одоо ингээд модель хийдэг болсон. Тэгээ одоо ингэснээрээ амар олон боломжууд нэгдэж байгаа. Азууд модель хийж болж байна. Тарган туранхай хамаагүй модель хийж болж байна. Хөгшин залуу. Тийм болохоор энэ нас зөв гоё болж байна. Монгол хэлэн дээр одоо жишээ нь авч үзвэл манайх бол хашхаар бол ярьдаг. Тэгээд Монголд бол дийлэн хүмүүс хашхаар ярина. Тэгээд зарим улсууд бол улсын аялга гээд өөрөөр аялгуудаар бас ярьдаг байгаа. Тэгээд ер нь бол одоо жишээ нь Хятадыг авч үзвэл янз янзын аялгууд байна шүү дээ. Тэ Чун Чинхуа, тэ Шанхай хуа янз янзын аялгуудтай. Тэгээ энийгээ бас хөгжүүлж чадж байгаа нь бас сайн. Тэгээд Монголд бол зөвхөн халахаар ярьдаг. Тэгээд энийгээ бас өөр аялгатай энэ аялгаа бас хөгжүүлэх ч юм уу. Өөр монголчуудын аялгааг бас айлгаж болох талаар. Монгол бол үнэхээр нээлттэй явсан. Одоо Солонгосын киног үзэн, Оросын киног үзэн, Хятадын бас Хонжугэ Сүүгүн тийм үзэн. Тийм Сүүгүн манай ээж аав эмээ өвөө бүх хүмүүс үзсэн. Тийм. Би бол нэг халтмалт харж мараад. Би бол нэг сонирхгүй тэр Хонжугийг манай ээж үзэж үзэл. Манай ээж маань маш мундаг хүн байгаа. Манай ээж болохоор ийм амар гоёж гангалах амар дуртай. Тийм хувцсны гоо зүүн мэдрэмж сайтай. Тэгээд ер нь багасаа арт руу орсон да. Тэгээ манай ээж маань бас зурдаг. Тэгээд багтаа ингээд хичээл дээр ингээд зураг зуруулах даалгавартай болонгууд манай ээж маань ингээд миний өмнөөс зураад өгчдөг байсан. Манай зургийн хамгийн анхны багш байсан байгаа. Манай ээж маань. Яа, энэ стохор юм.
Би өөрөө юм байх штэ амар ойлгох. Байгаль байхгүй ингээд уур хүрээд шагаад ийшээ парк гарсан. Шанхай болохоор айгүй их мод бүлэг сайтай. Тийм болохоор айгүй Улаанбаатарт бол жоохон энэ асуудал чинь хэцүү. Тэгэхээр заавал уул руу юм уу гол руу өөрөө явж ичдэг болохоор. Гоо сайхны хагалгаа амир хийгээд яг бүгдээрээ нэг адилхан царайтай болоод байгаа болохоор өвөрмөц царайтай хүмүүс айгүй хэрэгэлттэй модель индустрид. Хэрвээ модель хийх гэж байгаа бол яг өөрийнхоороо хүн болгоны тийм өөрийн гэсэн дүр төрхтэй. Тэгэд энийгээ бас ингэж хайр ойлгож өөртөө ихтэй байж одоо модель индустрид гарна. Манай ээж ингэж намайг чи ингэж би юм юу хөхгүй байхгүй юу? Тэ чи хөхний хагалгаанд ороод том өмтэй болох уу гэж би бас бодсон. Тэгээд за яагаад тийм хийх ёстой юм. Би өөрөөхөө юм ингээд одоо байгалаараа төрсэн юм чи одоо ингээд заавал тийм хийлгээд муухай болно шүү дээ. But something rustled on the floor. Someone called me by my name and ran and faded through the brightening air. Тэгэд шахаад байдаг бүх агентлгүүд рүү модель карта бол явуулсан байгаа. Тэгээд ихэнх нь хариу бичнэ, ихэнх нь хариу бичихгүй. Тэгээд бүгдэнд нь бол өндөрч өнгөрөхгүй байна ч юм уу. Эсвэл тохиромжгүй байна гэсэн хариу авсан. Тэгсэн би бууж өгөөгүй. Би потенциалаа мэдж байгаа. Би чадна гэдэгтээ итгэж байсан. Тэгээд ингээд модель картуудаа ингээд бүх агентлгүүд рүү явуулсны эцэст нэг агентлаг бол окей таалагдж чинь гэсэн байгаа. Тэгэл би тийм ээ энэ бүхний эцэс гэх. Тэгээд агентлагийнхаа хоёр менежертэй цаг тавлаад уулзсан. Уулзаад миний царийг хараад надад ингэ ярилцаад тэгээд окей чамайг авлаа гэд хэлсэн тийм ээ. Тэгэл би профешнл модель хийж эхэлсэн байгаа. Англи хэлээр ингэж бичлэг хийх юм уу гэснээ. Би ингээ өөрөө монгол хүн байж яагаад монголоор ярьж чадахгүй юм болохгүй тий. Тэгээд яагаад гадаад хүмүүс монгол хэлийг ингээд сурч болохгүй юм гэж бодоод тэгээ одоо монгол хэлээр бичлэгээс хийж байгаа. Одоо 3 дахь курс дараа жил төгснө. Би төгсөөд харин эхний хэдэн жилдээ модельээр ажиллаж байгаад яг жүжигчин юм уу бодож байгаад өөр мэргэжлэр явчих магадгүй тий. Амьдрал ер нь тийм яг хүснээр болдгоо штэ. За миний хувьд Монгол царай гэвэл ширүүн харц. Тэгээд хүмсэг одоо үс ихтэй, хүмсэг ихтэй нэг тийм сайхан инээсэн тийм хүн гэж бодоод төсөөлөх чинь Монгол хүн гэвэл хүмүүсийн царай гэвэл тийж бодож чинь. Монгол болохоор одоо 1900-аад оноос хойш крэлээр үсгээр бичдэг болоод манай өвөө эмээ маань болохоор ер нь крэлээр бас ярьж бичдэг. Монгол бичгээр бол бичдэггүй. Тэгэхээр одоо миний хувьд болохоор энэ яг жирийн зүйл одоо манай өвөөгийн өвөө бас уламжлалт монгол үсгээр бичдэг байсан байж магадгүй тий. Тийм бол одоо ингээд монгол маань жоо соёлоо мартаж гинүү даа гэж. Тэр нь бол бүх юм л хувьсан өөрчлөгдөж байгаа. Одоо дасан зохицол гэтээ бас яг өв соёлоо мартахгүй, уламжлалаа мартахгүй байхад ер нь болохоо гэж. Тий. Бас кино үзэх юм дуртай. Тэгээ миний хамгийн дуртай кино Forrest Gump. Ингээл өд хийсч ирээл. Forrest Gump-ийн хөл дээр унаалгаа. Forrest Gump өдийг аваад номдоо авчуулаад. My name is Forrest Gump. Yeah. Forrest Gump. My mama always say, life was like a box of chocolate. You never know what you're gonna get. 400米后靠左行驶，为您提供北斗车道及领航，前方道路拥堵。